2-р бүлэг. Харгас эгч. Янчин чи зүгээр үү? Эгчийг ингэж бити айдгаач дээ. Ян цайдгийн нүдэнд түгшүүрийн нүдмэс цийдэгнэн. Бүсгүйн замхыг хараад басхуу өөрийн үхлийн шалтгааныг иргэн санахдаа Янчин дотроо гүнээ шүүрс ардсаар нүдээ нээж. Эгчээ, би зүгээрээ химэн аяархан үгүлв. Залуу эзэн минь, та үнэхээр зүгээр гэж үү? Үзэгсэн чивгчин охин баярлсандаа байж ядан дуу алтлаа. Ян цайдээ дүүгийнхээ гарыг чангатхан зэмлэнгүй дуугаар. Янчин дахиж ийм муу юм бодож болохгүй шүү. Хэрэг гомч чинь тайлагдахгүй байгаа бол эгч нь одоохон очоод ван авахтныхныг үнсэн тавраг болгоод ирээ гэв. Үгүй эгчээ, тэгж болохгүй. Янчин үнэхээр цочсондоо дуугаа өндөрсгөө. Тэрээр ян цайдыг нухацтай ажиглах зуураа биеийнхэн жинхэнэ эзэн болох талигач дүүгийнхэн дурсамжийг оюун санаандаа нэг нэгэнгүй шүүж үзлээ. Өмнө зогсох энэ бүсгүйг ян цайдаа гэдэг. Идүүгээ 18 настай бөгөөд дүүгээсээ 5 насаар эгч мэд. Ихэхэрийн 100 овгийнхэн дунд түүнийг танихгүй хүн үгүй. Гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан 3 артан совдын нэг гэгддэгч түүний зүс царайнаас илүүтэй ааш авир нь ардарчжээ. Тийм ээ, ян цайдаа бол догшин ширүүн гүжүүд зангаараа нэрд гарсан нэгэн. Нэгж шийдсэн бол 9 шарын хүчээрч дийлдэшгүй зөрүүд. Гэвч түүнийг хинэггүй мунхаг гэж бодвол том эндүрэл болно. Тэрээр ян овгийн эмэгтэйчүүд дундаа номер 1 суудан юр бусын авьяас бэлэгтэн байв. Харин тэрхүү ухаан нь түүний эмх замбраагүй байдал хэлэх гэснээ шуудхан тас хийлэгдэх төс тас занг нь огтхонч зөөлсөнгүй. Тиймээс ч хинч ян цайдтай орооцолдохыг зүрхэлдэггүй байлаа. Хамгийн гол нь тэрээр дүү ян чиндээ амиа тавьдаг нэгэн байв. Ян чиний 3 настай байхад сун овгийнхны тижээдэг хар үст чон дүүг нь хазаж шархтуурж байж. Тэгэхэд 8 настай байсан ян цайдаа хутаг барин сун овгийн гэрлүү гар 100 м дайрч ороод нөгөө чоноо ална химэн үүмэн дэгдээж байсныг овгийн ахлагч нар арай хийж тогтоон гэрт нь авчирч байсан гэдэг. Гэвч хорсол занахтаа гаргууд ян цайдаа хэдэн жилийн дараа чоныг харуус хамгаалалтгүй байх үед нь нэг л мэд хэд гүйцэж очоод нүд ирэмхийн зуур хэдэн хэсэг болсон цавччихжээ. Тэгээд чонын сэгэн дээр дүүг минь дээрлэгч үхэх тавилантай хэрэгтэн ян цайдаа гэсэн бичиг үлдээсэн байж. Тэр үед ян цайдаа бичиг үсгтээ тааруу басхуу араатан гэдэг үг санаанд нь ороогүй тус хүн гэд биччихсэн гэдэг. Бас өөрийгөө хэрэгтэн гэж гарын үсэг зурсан сун овгийнхнийг галзууруулах шахсан бөгөөд тэр цагаас хойш тэд ян овгийнхантай үстэн босон түүхтэй. Энэ бүхнийг санахад ян цайдаа дүүгийнхэн төлөө юу ч хийхээс буцахгүй бүр хүчрэхэг ван овгтой нүүр тулахаас ч эмээхгүй нэгэн гэт нь тодорхой болов. Ван овг бол 100 овгийн дундаа тэргүүн зэрэгт бичигддэг хинч зүрхэлж халдшгүй хүчин. Гэвч ян цайдгийн зүрүүд зан хязгааргүй билээ. Ян чин толгоогоо барин санаа алдснаа. Эвчээ, та хоёр одоо гарч бай. Би хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна гэв. Миний дүү, дахиж битгий ийм муу юм бодоорой. Хэрв чи минь байхгүй бол их чинь яаж амьдрах юм бэ хэмээн ян цайдаа зүрх зүсэм өгүүллээ. Ян чин хөнгөн инээмсэглэж, "Игч минь, битгий зовдоо. Би дахиж хизээж амиа хорлох гэж оролдохгүй. Одоо л бүхнийг ухаарлаа. Надаас болж таныгаа ингэж хандахыг харахыг хүсэхгүй байна" гэв. Дүүгийнх нь харцанд өөхөх хүсэл өчүүхэн ч үгүй байгааг мэдэрсэн ян цайдаа сая нэг уруулаа зов. "За яах вэ? Игч нь явлаа. Минь юуэг гадаа үлдээ. Ямар нэгэн зүйд хэрэг болвол түүнийг дуудаарай" гэв. Гүү минь юуэ буюу ся юуэ бол ян цайдагийн шивгчин бөгөөд ирээдүйд ян чиний татврын болох тавилантай охин юм. Тэрээр ян чин болон ян цайдагийн үгнээс огт гардаггүй дуул уртай нэгэн. Ян цайдаа дүүдээ татврын сонгохдооч тун гаргууд хандсан нь нэлт. Ердөө 15 настайч минь юуэ ирээдүйд зантгаргоо бүсгүй болох шинж нь хэдийн бүрджээ. Ян овгийн олон залуус түүний араас гүйдэгч тэрээр ян чинд үнэн чивээр үлдсэн юм. Минь юуэ эзнийхээ хэлхийг сонсоод "Залуу эзэнтэн минь юуэ таны дуудахыг хүсээгээд хаалганы цаанд байж вэ" гэд бүх хийв. Удалгүй ян цайдаа гүү минь юуэ хоёр гарч одов. Ян чин гүнзгий амьсгаа авч дурсамжаа нэв бүчтэн эргцүүлэн шин биеэ шинжиж эхэллээ. Ян чин гихч би бээр өмнөх амьдралтаа эм найруулах ухааныг төгс эзэмшиж бусдад бишрэгдэж явсан атлаа эцсийн мөчид яах ч аргагүй бусдын идэж босох гэж. Энэ бүхэн миний тусааны урлагт авьяасгүй байсантай холбоотой. Хичнээн суудан байгаад ч Хуаван руу намайг өхөс рүү түлхэхэд надад эсэргүүцэх хүч байсангүй. Ийм бодохдоо тэрээр үл мэдэг инээмсэглэж. Гэвч тэнгэр намайг орхисонгүй. Энэ ян чин уг нь пулааны урлагт төрхийн авьяастай атлаа түүнийгээ хөгжүүлэлгүй дэмий үрсэн байх юм. Би зүүдэндээ ч болов тулааны урлагт суралцаж
ертөнцийн оргил дээр зогсоод хамаг амьтныг дээрээс нь толдохыг хүсдэг байсансан. Энэ орчинд гагцхүү тулааны урлаг л мөнхөд үд хогрох хүч билээ. Ян чиний авьяас дээд зэргийх биш байж болох ч муугүй. Өмнөх насандаа би тулааны урлагт хүл тавьж чадаагүйч сууднуудыг төрүүлэхдээ гаргууд байсан. Одоо надад энэ бий байна. Өмнөх мэдлэг туршлага минь байна. Авьяас нь дунд зэрэг байлаач надад хангалттай. Харамсалтай нь энэ ян чин дэндүү арчаагүй. Ян овгийн нэгэн хэрэгцээгүй новш хорч хогөрчээ. Энэ биеийн эзэн ян чин бол угтаа язгууртан гаралтай залуу. Гэвч тулааны урлагийн тал дээр тэрээр жинхэнэ утгаараа бүтлгүй нэгэн байв. Гэвч үнэндээ түүнд асар их нөөц боломж байсан ч тэрээр өөрөө үнийг ашиглахыг хүсээгүй юм. Тэрээр язгууртан хүний нэр төрийг эрхэмлэж биеэ гаргуунд нь гаргажээ. Хуа Ван рүү. Түүнийг санамгц өөрийг нь араас нь хотголсон тэр эмэгтэйн дүр тодров. Ян чин нүдэ анаад. Хуа Ван рүү. Би чамайг агуу суудан болгон хүмүүжүүлсэн. Гэхдээ чиний энэ бүх амжилт миний гараар бүтсэн гэдгийг мартах ёсгүй. Би чамд түрүүж чадсан юм чинь өөрийгөө ч бас бүтээж чадна. Өмнөх насандаа тэрээр Хуа Ван рууд бүхнээ зориулсан ч ямар нэгэн зүйл үлдээсэн л байж таарна. Тэрхүү өчүүхэн шийдвэр нь түүний ирээдүйд томоохон мөр үлдээжээ. Ян чиний цээж бадарч дотроо ийн шивнэв. Би эм нариудах ухааны хосгүй суутан байж ертөнцийг донсоодгсон олон эмтэн бүтээсэн ч надад нэгэн том дутагдж байсан. Тэр бол тулааны урлаг. Хичнээн гайхалтай эм нариудагч байлаач би ердөөл жирийн нэг хүн байсан тул бусдын гарт ам тавихаас өөр тавьсангүй байж. Гэвч одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Би ян чин тулааны урлагт суралцах боломжтой шинэ биед дахин түсэн цагт зөвхөн эм найруулах хосгүй суудан төдийгүй тулааны урлагийн оргилд залрах болно.